Сайн байцгаана уу? Намын Эрдэнэт клубын гишүүн Халиун байна. Өнөөдөр бидэндээ хамт Ачаратын жилэн байна. за өнөөдөр бид хоёр Ц дэлгэр-магийн Баавган нэртэй шувуу имийг туужийг ярих гэж байна. За хоёулаа ном дээр маань юу өгүүлдэг, юу гардаг талаар ярилцъя л да. Энэ номон дээр болохоор эхлээд Бархас охин ингээд өвөө эмээгээ дээрээ амралтаараа ингээд очдөг байгаа. Өвөө эмээгийнхаа ингээд байшинд очих нь нэг жилийн хамгийн баяр түүх явдал байдаг байгаа. Тэр охин ингээд өвөө нь гэрлүүгээ оруулчаад за миний охин энэ том өрөөгөө шалгаад үзээрэй гэд хараад үзээрэй гэж хэлдэг. Харин охин нь ингээд нүдээ бүр том анивчаад харсан чад нэг хевснийх нь хажууд нэг юм хөдлөх шиг харагддаг. Юу байсан бэ гэхлээр зинчэн ингээд ангахаа байсан дэгдэхэн байсан. Тэгээд хөхт хүү энэ юу вэ? Юу юм бэ? Хаанаас ирсэн? Хизээ манад ирсэн гэд олон асуултууд араас нь цуруулан зөндөө хэлсэн чи өвөө инээгээд тэмгэтлээ шүлэглэж эхлээд ансгалаад дуусгаж байсан. Чи ингээд одоо хон дагаж ирсэн, хоны сүрэг дагаж ирсэн гэд тэгээд товчиг нүдтэй тэр юу вэ гэд тусгасан. Тэгэнгүүт охин цэрэндээ маргааш өглөөнд босонготлаа чи яагаас ирсэн бэ гэд эрт цэрэнгүүтлийн нүдээ нохлаад нэр нь намайг Бархас гэдэг чамаахийн гэдэг вэ гэчээд бодож яснаа өвөө би нэр өнөөдөр Баавгатаа нэр өгнө гэж тийж хэлдэг байгаа. Тэнгүүд харин дэгдэхэдээ яагаад нэр өгөх бас юм бэ миний охин гэж асуунгууд өвөө нь тэгэж асуусан чи охин нь энэ дэгдэхэтэйгээ танилцах гэсэн чинь дэгдэхийнхаа нэрийг мэдэхгүй байсан болохоор би дэгдэхэтэй нэр өгье гэж бодсон юм аа гэд өвөөдөө тайлбарлаж хэлээд тэр хоёр болохоор охин нь гэсэн чи гүзээлцгэн гэж нэр өгөх үү эсвэл гүзий ч гэдэм үү гүзий гэсэн чи харин ангахын тоохчгүй гашаага тойроод алхаад байсан. Өвөө нь болохоор бодож яснаа сахлаа ингээ ирэмж яснаа Баавга гэж нэр өгнө гэдгсэн чи Бархас охин нь Баавга гэж юу? Баавга чинь муухай нэр штэ. Бархас гэхлээр манай ингээ хөлтөд нохооны нэргээ намаа шоолоод идэг гэж өвөөдөө гомдлоод хэлжсэн. Тэнгүүд бодож яснаа ийм жижигхэн амтанд ингээд Баавга гэдэг нэр чинь ингээд илүү сүрлэгээр том болгоно хүмүүсээс ингээд илүү хамгаална гэж бодсон. Тэгэхээр за Баавга гэж нэр өгөө гэдэг өвөөтэйгээ хамт Баавга гэж нэр өгөөд өвөө нь чи Баавга гэж нэр өгөөгүй байсан бол юу харсан нохойруугаа гэж чулуу шидэж явдаг хүүхдүүд ч байгаа. Энэ хажуу талд бүр хоёр муурч байгаа нохооч байна гэд өвөө нь хэлгээд охин нь дэгдэхээгээ шууд твэрж авч яасан. Тэгээд тэр хоёр Баавга гэж нэр өгөөд аав ээж нь тэгээд хамтдаа гүзээлцгэн түүхээр явж байсан. Аав ээж хоёр нь тэгээ хотоос ирээд охиноо авах гэж явж байсан чинь Баавга нь нэлээд том болсон. Тэгээ хас өвөө эмээ нь Янгэр гэдэг нэг нохоотой байсан. Тэгээ зэр нохоо нь ингээд дэгдэхэд харахаараа л ингээд нэг архираад идэг байсан баггүй юу. Тэгэнгүүт өвөө нь чи ингээд битгий ингээд архираарэ гэд Баавга тэр хоёрыг илүү тийм дотносог болгосон чинь ингээд нэг өдөр Баавгаар нэг хажуудлынхын айлын нохоон дайраад тэгсээ Янгэр харин очиод ингээд дэгдэхийг аварж исэн. Дэгдэхээ нь болохоор ингээд хөлөө гэмтэйгээд нис чадахгүй болж исэн. Тэгээд хэсэхэндээ зэрэг дэгдэхийгээ илүүсээ халамжилсан. Аав ээж нь хотоос ирээд тэгээд хамт хот руугаа явсан. Тэгээд хоттой хамт амьдрахаар болд юм тий. Гэхдээ нөгөө нэг дэгдэхийгээ сүрэгтэй нийлүүлэх ёстой гэж бодоод Бархас охин болохоор дэгдэхийгээ ингээ хөдөөнөө үлдээгээд тэгээд сүрэгтэй нийлүүлж харагдаг. Бас амтныг хот руу авч тийжээгүй сүрэгтэй нийлүүлсэн юм биш үү тий. Төрсөн гэр бүлтэй гэсэн үг тий. Баавга гэж нэрлэлт нь болохоор ингээд жижигхэн амтан болохоор илүү сүрлэг нэр өгж одоо дэгдэхийгээ хамгаалж байгаа юм байна тийм үү? Тий. Бусад амтанд болохоор Баавга байгаа шүү гэж ойлгуулж байгаа юм тийм ээ. За чи тэгвэл энэ зохиолоос юуг ойлгож авсан бэ? Амьтдаа илүү хайрлаж, байгаль орчноо ч хайрлаж ингээд яг хүн амьтдтай яаж харьцсан яг амьтан зэрэг хүмүүстэй яг тэгж харьцтаа гэдгийг ойлгож авсан. Чи тэгвэл яг зөв юм ойлгож авсан байна. За тэгвэл энэ дээр байгаль болон амьтан хүн хоорондоо хэрхэн харилцаж байна? Бархас охин байгальтай байсан хогийн нэмрээ ингээд илүү хогоо хаяхгүй илүү хайрлж байсан болохоор Янгэр өвөө эмээ аав тэрэд бүгдээрээ тэдэрт яг яагаад
байгаль орчноо хайрлах ёстой вэ гэдэг ингээд юг илүү сайн тайлбарлаж өгсөн. Харин Бархас охин болохоор илүү сайн дэлгэрэнгүй ойлгосон болохоор илүү байгальтай хайртай тэгээд хичээлээ тарчаад ингээд нуурлж явжсэн байхгүй юу. Тэгтээ нуурлуу гарчаад чулуу шидэж болохгүй гэдгийг мэдээд чулуу шидэхгүйгээр ингээд хөөй гэж чангаарч хашгирахгүй яг байгаль орчинтойгоо зогсоод эн чинь миний амьдарч буй орчин шүү дээ гэд байжсэн. Тэгээд ямарч байгаль орчин хүн хоёр болохоор байгаль ч гэсэндээ амьтай хүн ч гэсэндээ амьтай зэрэг холбоотой гэдгийг би ойлгосон. Яг зөв ямар мундаг юм бэ? Одоо байгальтай хэрхэн харьцдаг шиг байгаль маань буцаад бид нартай яг тэгж харьцдаг штеп. За тэгвэл чи намайг уншснараа одоо нуур цөөрөн дээр очиод хамаагүй чанга хашгирч болдгоог мэдэж авсан байна. Чулуу шидэж болдгоог мэдэж авсан байна. Хэрвээ намайг уншаагүй байсан бол бас мэдээж авах байсан юм билүү, үгүй ч юм билүү мэдгүй тийм ээ. Мэдгүй. Тэгэхээр энэ маань ном уншсны маань бас нэг даваа сайн тал тийм ээ. Тийм. Тэгвэл одоо байглаа ингэж хамгаалсан. Тэр охин хамгаалсан болохоор бас ингэж хамгаалах хэрэгтэй гэд чи бас мэдэж авсан баг тийм үү? Тэгвэл чи байгалыг яг яаж хамгаалах хэрэгтэй? Өөрийнхөө зүгээс ямар хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж боддог вэ? Хогоо eel задгаа хаяхгүй хэрвээ гадаа хог хаягдсан байх юм бол зэрийг аваад хогийг савруулж хийх юм уу? Тэгээд одоо амтан байгалууд хэрвээ бэртэж гэмтсэн байх юм бол цэрүүндэн тусал шарахыг нэмжилж өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгвэл чи баагааг яагаад тийм онцгой дүр байсан гэж бодож байна? Яг гол дүр нь яагаад болж байгаа вэ гэж би бодож үзсэн л дээ. Тэгэхэд бол яг Бархас охин баагаадаа ингээд илүү сайн хандсан ч ингээд баагаад ингээд түнд бүр сайн хандаж яг юу болсныг ингээд тайлбарлаж өгсөн хүнд үлгэр жишээ болсон гэж хэлэх юм уу та? Тэгвэл тэр хоёрын ингээд хамт байх хугацааг ингээд уншиж байгаа штеп. Тэгвэл тэндээс ингээд хамгийн сонирхолтой чамд хамгийн гоё санагдсан тийм хэсэг юм уу? Үйл явдал нь юу вэ? Хамгийн сүүл хичээл рүү хот руу босч яхад нэг янгир болон зэрэг одоо баавган том болсон бүр нисдэг болсон. Харин янгир нь ингээд ардаас нь дагаад яг машинтай явсан чинь ингээд янгир нь ардаас нь дагаад тэгээд баавган ингээд машиных нь яг дээгүүр нисээд ингээд яг сум руу ингээд өдөж өгчээсэн. Тэр надад хамгийн гоё санагдчихсэн. Тийм биз дээ. Амтэн тэгэхээр баавгай маань бас эзэндээ татсан байсан мэн дээ хэдий шууж гисэн. Ямар хөөрх юм бэ? Гэтэ явуулсан тийм ээ. Тий. За тэгвэл чамд энийг ингээд уншиж хахад яг ямар мэдрэмж сэтгэгдэл төрсөн бэ? Энийг уншиж хахад илүү тийм нэг амтэнтэй болмоор ч юм уу эсвэл тийм ингээ амтныг илүү тийм хайрлах мэдрэмж төрж байсан. Ер нь аль амар юм сэтгэлийн хөдөлгөөн гаргасан юм ном юм тийм ээ. Чи өмнө иймэрхүү номнууд уншиж ирсэн үү? Би амтны тухай 50 номд оролцож байхдаа амтны ном зөндөө уншижсэн. Тэгээд тэр дээр ч гэсэндээ яг ийм жишээ яг энэ шиг ийм номнууд зөндөө гарч байсан. Гэхдээ амтны тухай номыг уншихад амтны тухай ном олоход нэлээд хэцүү байсан. Ягаад гэвэл амтны тухай ном айгүй цөөхөн байсан болохоор. Тэгэхээр бид нарын бас ингээд амьтдынхаа талаар ингээд сурталчлан таниулах үүднээс амьтдын талаар мэдээсээ бас ингээд номыг олж өгөхөнд тулд бид нар ийм 50 номоо гаргасан. Тэгээд бас тусаг ашиг тусаа өгсөнд бас баяртай байна. За чи тэгвэл ингээд номоос ойлгож авсан зүйлс тийм ээ өөрөө бас хэрэгжүүлж байгаа тэр зүйлээрээ ингээд өөрийнхөө үеийн найзуудаа ч юм уу хүмүүст гоё уриалга гаргая л та. Амьтдтайгаа тэгж харьцаарай ч юм уу байгальтайгаа ингээд зөв харьцъя гэд. Та бүхэн маань ингээд намайг сонсож байгаад баярлаа. Тэгээд амьтдаа бүгдээрээ хайрлаж, байгаль орчноо бүгдээрээ илүү хайрлаж, хогоо eel задгаа хаяхгүй байгаарай гэж уриалмаар байна. За баярлалаа. Ямар баярлалаа. За чи тэгвэл ном унших дуртай гэсэн тийм ээ? Энэ ном дээр маань ингээд байгалийн талаар айгүйх гардаг штэ амьтнаасаа гадна. Тэгээд тэрийг уншиж явах явцад ямар байв? Байгалыг ингээд уншингаа нүдэндээ төсөөлөд гоё байсан уу? Эхлээд би номоо өөрөө ингэж уншаад дараа нь сонсдог номоо сонссон. Унтахтаа гэрийнхаа ажиллаа хийхдээ бол сонссон. Сонсохдоо би нүдээ төсөөлөхөр бүр яг хажууд нь очсон байгаа юм шиг мэдэр төрж байсан. Номыг уншихаар яг тийм мэдрэмжийг авдаг болохоор гоё идэг тийм ээ. Тий. Чи тэгэхээр ер нь байгаль дэлхийд ер нь дуртай юу? Байгалийн талаар зундаа аялах ч юм уу? Дуртай, маш их дуртай. Чи тэгвэл тэрний талаар ном ихэр уншия гэж бодож байна. Сая одоо ингээд баавган нэртэй шувуугаа уншихад байгалийн талаар гарч ирэхэд нь яг ямар байсан бэ? Нэрээ манайх чинь ийм гоё байгальтай шүү дээ гэд тийм ухаарал ч юм уу яг надад тгийж санагдчихсан.
Тэгээд одоо байгалаа илүү сайн хайрлаж ногоон зүлгээ илүү их ургуулах юм бол надаа би байгалаа хувь нэмрээ оруулж ийн гэдгийг би ер нь мэдсэн. Аха. Бид нар дараагийн 50 номын чагсаалтаа байгаль экологийн чиглэлээр гаргаж байгаа. Тэгээд хэрвээ та саналаа ирүүлэхийг хүсвэл номын ертөнц нээлттэй Facebook хуудасны комент хэсэгт номын нэр болон зургийг сэтгэгдэл хэсэгт үлдээн биднэрт саналаа ирүүлээрэй. Тэгээд дараагийн гарах 50 номын уралдаандаа ч гэсэн гоё оролцоорой. Тэгээд тэрнгээр далимдуулаад чи бас өөр гоё олон байгалийн талаар ингээд номнуудыг мэдэж авч болох нь штэ. Тэгээд тэндээсээ уншаарай гэж чамаа хүсэж байна. Баярлаа. Тэгээд чи өөрөө ном унших сонирхолтой гэдгсэн штэ. Тэгээд чанд бас нэг мэдээлэл хүргэмээрээ. Манай номын ертөнц клуб маань одоо улс орондоо ярих бүх ерөнхий боловсролын сургуулиудыг номын клубтэй болгохыг зорж байгаа. Тэгээд дээрэс нь клубтэй шинээр гишүүн эсгэлж байгаа. Хэрвээ сургууль дээрээ клубтэй болох хүсэлтэй аль эсвэл номын клубийн гишүүн болохыг хүсэх юм бол доорх дугаараар бидэнтэй холбогдоорой. Чи ч бас манай гэр бүлийн нэгэн гишүүн болж болно. Тэгээд номоо хамтдаа уншаад цаашдаа илүү олон гоё зүйлсийг эрэлзэж болно гэсэн үг. За тэгээд амар хөөрхөн ном ирж өгсөнд баярлалаа. Одоо хэдэн настай лээ? 10 настай. Маад гэж цацсан юм шүү. Тэр танаа үеийнхэн ч гэсэн ингээд айгу одоо жоохноосоо ном уншдаг болох байх ингээд чамайг хараад чамаас үлгэр дуурайл аваад тийм ээ. Ном унших ингээд гоёыг мэдрээд тэгээд үеийнхэндээ ингээд бас үлгэр дуурайл болж байгаад баярлалаа. Тэгээд ийм хөөрхөн ном уншаад ингэж гоё ярилцсан чамдаас амар баярлж байна. Тэгээд энэ хөөрхөн номын талаар ирж ярилцсанд баярлалаа. Тэгээд дараагийн подкастаар дахин уулзцгаая. Баяртай.